Умрдын зэрэлгүүд. Хятадын суурьшмал соёл иргэншил, умрын нүүдэлчин хоёр бие биенийхэн зан заншил уламжил соёлыг огт авалцдаггүй, үргэлж жигшин үздэг байж. Юуны өмнө бие биенийхэн эрхэлдэг үндсэн аж ахуйг ойлголцсон хүлээн зөвшөөрөлцдөггүй, тэгхийг хүсдэгчгүй. Нүүдэлчид бэлчээрийн мал аж ахуйг буянтай амар дураараа сайхан ажил гэж үзэх мөртлөнгөн газар тариалан гар урлал ялангуяа барилга байгууламжийг боолын муу хөдөлмөрт тооцдог. Хятадууд нүүдэлчнийг үргэлж бүдүүлэг мунхаг харанхуй зэрлэг хүмүүс гэж үздэгэн нуудагчгүй басамжилсан өнгөөр харилцах. Бас дайн тулаанд ялагдах юм бол мунхагийнх нь хувьд бэлгсэлт гүнж гатнаар аргалж хуурах нэг төрлийн мэх хэрэглэнэ. Хятадууд нүүдэлчний гол хүнс болох цагаан эдэг огт хэрэгэлдэггүйгээр үл барам чигшдэг. Нүүдэлчт нь болохоор тэдний энэ эдэнд дургүйн учрыг олдоггүй тэр хэмжээгээр игдүцдэг байлаа. Хятадууд мах болон сүүг зэрлэг бүдүүлгүүдийн хүнс гэж тооцдог нь чухам умрын нүүдэлчдээс болж тогтсон тэдний тун эртний үзэл юм а. Латиморын ажигласнаар тарайчин болон хотын оршин суугчин нүүдэлчнийг бүдүүлэг хэмээн дээрээс доош нь харж байсан нь үнэн боловч нүүдэлчид тэднийг хариуд нь боловсронгуй хэмээн дээдлж байсан гэсэн үг биш. Нүүдэлчин өөрийгөө нь тарайчдын нэгэн хэвийн ажил болох түгжигдмэл амьдралаас ангижирч чадсан хэмээн бодож бахархаж ирсэн баттай уламжлалтай. Гэвч ингэж ив найрыг сагсан нь тунцоо. Иймээс нүүдэлчид соёл хийгээд ертөнцийг үзэх үзлийг хятадаас ёр авахгүй харин өрн зүгээс авч байлаа. Уйгур нар Иранаас манийхан үзлийг хүннүүгээс их Монгол хүртэлх нүүдэлчид Сирээс Несторын загал мань шашныг төвдөөс бүдүүдийн шашныг авч байжээ. Хятадаас бол торгод урдан шаазан бар зэрэг ахын эд зүйлийг л авдаг байв. Гэвч хятадын соёл иргэншлийг шохоорхон эзэлж яваад эзэгнэн суусан нүүдлийн аймагуд энэ олон жил нэг усудаа гарчээ. Тэдэнд ганцхан нийтлэг зам байсан нь өндөр иргэншилд уусан ижилсэд түүхэнд хятадын нэгэн династаар тэмдэглэгдэн хоцорсон байх юм.